Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. Хүүхдийн байрын бэлэг авчирсан. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан гэж байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. Хичнээн удаа төрүүлсэн юм байна ч дөө. Оо ч тийм 25, 2006, 2008 юу вэ? Гадлаар юу байна? Тий. За, Баварийн Мюнхен. Алианз Арена. За ингээд бидэд Германы алдарт Байерн Мюнхний цэнгэлт хөрөл Алианз Арена дээр ирчлээ. За тэгээд манай Омбо бол хөл өмгийн жинхэнэ фанат байгаа. Тэгээд Омбод одоо микрофон өгье. За Алианз Арена нь бол 2002 онд баригдаж эхлээд 2005 онд баригдаж дуусаад за 2006 онд анхныхаа тоглолтыг гэсэн. Энэхүү анхны тоглолт нь бол дэлхийн аварга шалгаруулсан Герман 2006 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний нээлтийн тоглолт Герман Коста-Рикийн тоглолтоор эхэлж үүд хаалгаа нээжсэн, хөшгөө нээжсэн. За энэхүү цэнгэлтэх нь бол мэдээж 2006 оноос хойш Байерн Мюнхний мэдэлд очсон. За одоогоор бол Байерн Мюнхний цэнгэлдэх Алианз Арена гэж нэрлэгдэж явагддаг. За энэ цэнгэлдэхэд болсон том тоглолтууд гэвэл одоо 2012 оны Champions League-ийн финалийн тоглолт талбай эзэн Байерн Мюнхен клуб Челси клубтэй тоглож 1-1 харьцаатай тэнцээд финалтаар 5-3 харьцаагаар хожигдож байсан. За тэр үед анх удаа Челси клуб Champions League аварга болж байсан. За дараагийн түүхэн тоглолт гэвэл өнгөрсөн жилийн Champions League-ийн финал бол энд болсон. Бас одоо Францын алдарт Paris Saint-Germain клуб Италийн Интер Милан клубыг 5-1 харьцаатайгаар бот нэргсэн тоглолт энэхүү цэнгэлдэхэд болсон. За энэ алдарт Алианз Арена цэнгэлдэх маань энэ байна. Ер нь өнгөрсөн Champions League-ийн тоглолт Paris Saint-Germain клуб төрүүлсэн. За Paris Saint-Germain клубыг төрүүлэхээс өмнө Францын Лиг 1-ээс бол ерөөсөө төрүүлжсэн багууд байгаагүй. За тэр Олимпик Марсель хамгийн анх Францын Лиг 1-ээс төрүүлсэн байсныг Францаас төрүүлсэн 2 дахь баг нь Paris Saint-Germain болж 5 дахь хацаад энэ бодсон нэрээр аврагуудын лиг авраг болсон. Францын алдарт Килиан Мбаппе ч одоо өмнөх жил нь Реал Мадрид руу явчихсан. Бага орхиод тийм үү. Тэгсэн чинь дараа жил нь ингээд Килиан Мбаппегүйгээр Paris Saint-Germain бол аврагуудын лигийн авраг болсон. Энэ бол бас сонир үйл явдал тийм. Өмнө нь бол одоо Францаас ганцхан Олимпик Марсель бол аврагуудын лиг авраг болж ирсэн ийм түүхтэй юм байлаа. Хоёр дахь баг нь бол Paris Saint-Germain болсон юм байна. За тэгээд дотгошоо орцгоох уу? За тэгээд орж гоё цомуудын дэргэд Байерн Мюнхний музей байгаа. Клубын талаар тодорхой товч мэдээлэл явуулъя. За орцгоё. За Алианз Арена бол Сан Сирогоос арай жижиг юм ээ зүг үү? Сан Сиро ч 80 мянган хүний суудaltaй тийм үү? Хувьд бол яг жижиг биш. Хэмжээний хувьд бол маш том байхгүй. Гэхдээ суудлын хувьд жижиг байхгүй. Одоо 5 мянган хүний суудлаар баг гэсэн үг. Баг гэсэн Сан Сиро. Сан Сиро бол 80 мянган хүн суудаг. Үздэг эднийх бол 75 мянга, 70-75 мянган хүн орж үздэг. Тийм судалтай. Алианз гэдэг чинь бол энэ даатгал шүү дээ. Тийм. Одоо даатгалын компани нэг хийсэн яг зөв. Тийм. Алианз бол Европын бас нэлээд алдартай тийм нэлээд хүчтэй юм том даатгалын компани байгаа. Алианз Арена гэдэг чинь ивент гэдэг чинь Алианз даатгал юм биш үү те? 100% итгэж байна. 100% ивент гэдэг чинь тийм. Нэгэсэндээ энэ Байерн Мюнхен ч бас энэ Алианз даатгалын компанитай холбоотой болж таарлаа та. Зөв үү? Яг зөв. Энэ цэнгэлдэх маань бид нар өнөөдөр өдөр юу хийж байна л да. Шүн бол энэ одоо ороо ингээд тасаргаа. Нэг өдөр удаан гэрэл улаангаар битүү тойроо удаан гэрэлтэй болдог бол зарим өдрөө цэгэл гэж тавьдаг тийм. За. Алдартай.
шинэ ирж үзэх хэрэгтэй энийг бол үнэхээр. Энэ Европ төвд байгаа том цэнгэлтгүүдээс ер нь яг алдраараа бол одоо бараг 2 дор гэж бодож байгаа. Би мэдээж нэгт хамгийн том цэнгэлт хүрээлэн бол Испани алдарт Барселона клубын Nou Camp. Camp Nou бол үнэхээр супер том цэнгэлт хүрээлэн. Тэрний ард орохоор тийм том Camp Nou найз тоглолт үзсэн ш нэрэ. Би өөр Real Madrid-ийн фэн л дээ. Гэхдээ би тэр цэнгэлтэд орж үзмээ санагддаг байсан. Camp Nou чи 90,000 судалтай хэд үлээ? Ямар 100,000 шүү дээ. 100,000 судалтай. Хөлбөмбөгийн цэнгэлтэд хамгийн олон ордог цэнгэлт болчиход байгаа байхгүй. 100,000 хүн. Тийм. Nächste deutsche Tour für 5 Personen wäre um 15:15. 75 oder? 15 Uhr. Музей дээр нэмэх нь Arena View гэдэг тикет авчих юм шүү дээ. Зүг үү? Тийм. Музей дээр нэмэх нь Arena View гэдэг тикет авчих байгаа юм байна. За 95 евро болохоор нэг хүний хэд байх нь вэ? Яг 18 евро. Тэгээ сая бол фүн төгрөг боллоо шүү дээ. Фүн евро боллоо шүү дээ. Яран фүн гэдэг. 5 гэдэг. 5 фүн гэдэг юм шүү дээ. 5 чи фүн гэдэг учраас яг л 5 бодоод байгаа байхгүй. Саяны яриа дотор айгүй фүн гэдэг яриа очиж байгаа байхгүй. За 75,000 хүний судалтай Баерны алдарт Мюнхен клубын Алианз Арена цэнгэлт хүрээлэнд орж ирлээ. За энэ цэнгэлт хүрээлэн бол мэдээж Баерн Мюнхний цэнгэлт хүрээлэн аврагуудын лигт 6 удаа төрүүлсэн, Бундеслигт 34 удаа төрүүлсэн Мюнхен клубынхаа Алианз Аренад ирэх юм бол 2 янзын тикет байдаг юм байна. Музейний тикет 15 евро, дээрэс нь Arena View Arena нэмэх нь 15. За тэгэхээр бид нар бол 2 билетийн хоёулыг нь авчлаа. Герман бол угаасаа үеийн үед хаалгачаараа алдартай. За энэ цэнгэлтэд хамгийн олон тоглолт хийсэн алдарт хаалгач бол мэдээж Мануэль Нойер байгаа. За Мануэль домогт хаалгач Мануэль Нойер. За Мануэль Нойер энэ цэнгэлт хүрээлэндээ 2012 онд Челсигийн эсрэг тоглолтод Champions League финалийн тоглолтод хожигдсон. За тэрхүү тоглолтод 84 дахь минутад Томас Мюллерийн мөргөссөн голоор 1-1 харьцаатай Баерн тэргүүлж 87 дахь минут Челси булангийн цохилтоос Дидэ Дрогба мөргөж Мануэль Нойрын хаалганд гол оруулснаар 1-1 харьцаатай тэнцэж за тэ пенальт зохиод хамгийн сүүлийн хожлын Челсигийн анхны аврагуудын лигийн хожлын голыг Дидэ Дрогба пенальт зохиж оруулсан. За энэ тоглолтод алдарт Пастан Шванштайгер гэж Баерны алдарт төлөмөгчин 4-р пенальтаа алдснаар инхүү Челси клуб анхныхаа аврагыг авчаасан. За дараагийн Баерн клубын түүхгүүл 2019-с 20 оны аврагуудын лигт 6 удаа төрүүлсэн. Францын алдарт Paris Saint-Germain клубыг 1-1 харьцаагаар хожиж. За тэр тоглолтод Kingsley Coman гэж одоо Франц тоглогч одоо Баерн Мюнхен тоглож байсан. Одоо Kingsley Coman-ы нэг гол оруулсан голоор 1-1 харьцаатайгаар Баерн Мюнхен 6 дахь удаага авраг болж байсан. За Баерн Мюнхен клуб нь 34 удаа Бундеслиг төрүүлсэн. Бүр гоц амжилттай тим баг байгаа. Одоо энэ жил ч бас 1-р байранд явж байгаа. Өчигдөр оройхон бид нар оройтч ирээ үзэж чадаагүй. Өчигдөр оройн цэнгэлтэд одоо нэг 10 эдхэн цагийн өмнө шүү дээ. 5-1 харьцаатайгаар Бундеслигийн 3-р байранд яваа Hoffenheim клубыг бутнэр гисэн байлаа. За өчигдөр бид нар тэрийг гадна амжилтгууд үзэж амцгүй замд явсаар хагаад. За иймэрхүү түүхтэй гоё цэнгэлт хүрээлэн байна да. Гоё юм а тий. За тэгээд би сая ингэж бодлоо л да. Энд чинь одоо чийсээ хэллээ шүү дээ 2019 онд Баерн Мюнхен Францын Paris Saint-Germain-ыг хожиход Франц тоглогч Kingsley Coman гэдэг Франц тоглогч одоо Францын хаалганд гол хийж төрүүлсэн юм байна шүү. Тийм. Тэгэхээр энэ болохоор нүүн клубын зарчим байхгүй. Улсын зарчим биш мөн үү? Тийм биз дээ. Клубын зарчим учраас тэр өөрийнхөө улсын клубын баг хаалганд гол хийнүү тэр чинь бол клубын зарчим юм мөн үү? Ер нь бол эдгээр чи яг дэлхийн авраг шалгаруулах тэмцээн юм уу? Европ авраг шалгаруулах тэмцээн дээр л их орноо төлөөлж байгаа болохоос бусад цаг үед яг клубтэй байж идэг. Тэгэхээр одоо 90 хоног клубтэй байгаад 10 хоног шигшээ багтаа байна гэж сутгатай байхгүй. Тэгэхээр мэдээж 90 хоног болохоор тэр клубийн төлөө бүх зэрэг сүртлээ зориулдаг. Одоо энэ жил Баерн Мюнхен тоглож байгаа дараа жил өөр багт очисон мөртлөө эргээ Баерн Мюнхнийгаа хожичдаг тийм тоглогчд ч байна. Бүр энэ байгаагүй юм шиг гэдэг фанатуудын хувьд бол бүү штэ. Эндээс хаад идэж байгаагүй юм шиг ямар зүүн голч яана маань. Тиймэрхүү амар хөдөлгүүд явдаг. Тэгээд сая нөгөө бид нар тикет авсан шүү дээ. Яг тикет зарж байгаа хажуутлын хан дээр нөгөө Нидерландын халдсан залуу байдаг шүү дээ. Нөгөө
нисдэг юм уу гэл нэг Нидерланд чинь нэг 2 Арен Робин. Робин тийм. Арен Робин Робины зураг байсан сая үүдтэй. Бас Баерн тоглож Баерн чи үеийн супер тоглогч маш олон байгаа. Арен Робин байна. Одоо Реал Мадридаас солигдоод 2012 онд энд ирж ирсэн. За тэгэд Арен Робин чи 13 онд аврагуудын лигийн авраг болсон. За одоо нэг Баерн Мюнхний бас нэг түүхэн тоглолтын яриа. За энэ бол Барса клубыг хоцсон түүхэн тоглолт. За бас Барселонагийн фэнүүд жоо онцгой сонсогддог л тоглолт л доо. Одоо энэ талбай дээр авцарч 4 тгийн харьцаатай ботны эргээд одоо Барселонагийн Camp Nou-д авч 3 тгээр ботны эргээд одоо 2 тоглолтын нэрээр 7 тгээр ботны эргээд тэр жилээ Борусsia Dortmund клубтэй аврагын төлөө шалгараад Champions League Borussia Dortmund клубыг 2010 онд 2-1 харьцаагаараа хожижсэн. Хоёрын гоолыг нь мэдээж Холландын алдарт Арен Робин оруулж ирсэн. Робин. За иймэрхүү бас түүхтэй Баерн Мюнхен клубын тоглолтуудын бол ер нь бас айгүй их сонирхож үздэг. Яг би бол өөрөө Реал Мадридын фэн. Тэгээ Баерн бол алдартай клуб үүсгэхэд гоё улаан цагаан цэнгэлдэгт нь орж ирэхэд үнэхээр огшмор шүү. Урд чинь бидний буусан буудлын Олимпиа парк гэдэг маш том буудлын буулаа шүү дээ хэдүүлээ. Өглөөний цайн дээр ирсэн битүү фанатууд. Яг тэр нэг өчтөр Чехээс бас айгүй хүмүүс ирсэн байна. Чехүүд бидний хажууд суугаад өглөөний цайгаа уугаад хүүхдүүд нь ингээд нөгөө жерси өмссөн. Эдгээр чинь урд чинь бол энэ айгүй их хүмүүс сонсон юм байна шүү дээ. Оройтжийн тоглолт чинь дуусч байгаа учраас яг үнэ. Хажуудлын Чехээс, Австриас мөн үү? Францаас, одоо Нидерландаас, Европын энд тэндээс хүмүүс үржиж үзээ. Баерн Мюнхний фэнүүд гэдэг чинь бүгд ирж танаас чамаагүй ирж үзэж байгаа. Манайд ч Баерн Мюнхний фэн клуб ч байгаа шүү дээ бүр. Монголд. Тийм, Монголд. За бид нэр өнгөрсөн жилийнхаа аяллаар Манчестерийн Олд Траффордын бид нар гадна талд нь очисон байгаа. За алдарт Ливерпулийн Энфилд цэнгэлт хүрээлэнгийн бас гадна талд нь очисон. Мэдээж бид нар ингээд аялаад явж байгаа учраас бидэрт хөлбөмбөгийн тоглолт таарахгүй нь ойлгомжтой шүү. Тийм. Гэхдээ бид нар бас ингээд нөгөө фэн одоо нөгөө хувцс зардаг те албан ёсны дэлгүүрүүдээр нь ороод өмсгөлийн аваад тийм клубын дэлгүүрүүдээр нь ингээд ороо явсан. Бас Олд Траффорд том юм байлээ. Энфилд ч арай жижиг юм биш те. Тийм. Яг нь Энфилд бол би ер нь өөрөө хөлбөмбөг сонирхдаг учраас одоо ер нь цаашдаа энэ том цэнгэлтгүүдийн бүх том цэнгэлтгүүдээр орё гэдээ бас мэдээлэл тийм нэвтрүүлэг явуулъя гэж бодож байгаа. Одоо хамгийн том гэхэлэр энэ байна. Camp Nou байна, Santiago Bernabeu байна, одоо Enfield байна, Stamford Bridge, Old Trafford гэдэг зөндөө цэнгэлтгүүд байгаа. San Siro байна. Paris Saint-Germain клуб байна. Тийм, Paris Saint-Germain клуб байна. За тэг музей рүү орох уу? За тэгээ гоё. Музей дотор ороод ирэн бүх алдарт тоглогчид хэдэн онд ямар авраг авч ирсэн, хэдэн онд трипл хийжсэн. Трипл гэдэг нь хөлбөмбөгийн юу болдог? Лигтэй төрүүлнэ. За, лигийнхаа цомд төрүүлнэ, аврагуудын лиг төрүүлнэ гэсэн тийм гурван том цом байдаг. Нэг жил дараалал, нэг жил дотор авах нь бол үнэхээр агуу амжилт байдаг. Энийг маш цөөхөн богод авсан байдаг. Барса, Ювентус, Баерн, Реал гэсэн багууд л тэгж авдаг. Нэг жил 5-6 цом авдаг. За энэний бас түүх энэ юун дотор бол байгаа. Музей дотор Баерны түүх нэг жил 6 цом авсан түүхтэй шүү дээ. 2013 онд эдгээр чимэр ботнэр гэсэн юм баггүй юу? Үнэхээр алж исэн үе нөхгүй юу? Арен Робин ч байсан, довтлогч нь одоо Хорватын Манцукич байсан, Томас Мюллер байсан. Тэр үнэхээр супер үе нэ. За тэгээ Бундслиг ч одоо клубээр тоглолт юм уу зүгээр улс хот юугаар тоглолт юм уу? Клуб шүү дээ. Зөвхөн клубээр тийм. Одоо Германы үндэсний авраг л гэсэн үг байхгүй. Хот Германы авраг гадаадын легионоор тоглох нь хамаагүй. Хамаагүй. Тэгээд тэн дээр чи одоо л энэ хөлбөмбөгийн супер юм чинь тэр лиг дотор л явж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн нэр хүндтэй хамгийн том тэнцээ юу бол мэдээж дэлхийн авраг. За тэгээд энэ Баерн Мюнхний энэ музей энэ хөлбөмбөгийн ертөнц бол одоо Германы хөлбөмбөгийн түүхтэй баг те түүхэн гэсэн үг үү баг. Яг үнэ түүхэн. Энэс том клуб байгаа юу Германд? Байхгүй. Хамгийн том. Байхгүй. Үнээр байхгүй. За яг эдний өрсөлдөгч клубуд байна л та мэдээ Баер Ливеркузен байна, Борусsia Дортмунд байна. Тэгээд завсараар 1-2 удаа л гарч ирнэ. За тэрнээс өөр байхгүй айгүй боломжгүй тийм. Үнэхээр дархлагдсан баг штэ. Дархан авраг байхгүй. Одоо 5 төрүүлж ш дархан болдог үлдэж 6 төрүүлсэн авраг баг байхгүй юу? Оруудын лигт. За дархан авраг Баерн Мюнхен клубын музейр орцгоё за.
1932 онд германчуудын төрүүлсэн зураг. Баяр мөнхөж ер нь улаан тийм шоттой. Улаан цагааны шоттой юм биш. За энэ нэг цом момууд нь байна да. Энэ цом мом нь ямар аймаг. Тэр цом мом ямар аймаг. Алтуу одоо энэ. Алтан цомууд байна шүү. Писүү чулуу шүү энэ. Чулуу цом момууд нь амар юм байна уу? Германы аврах шалгуулах тэмцээн гэсэн. Тэр лигийн цомны 5 шиг хэлбэртэй байдаг. Энэ цомод Замбраагүй юм баяр 34 одоо бүх цомнууд бол энэ дэр өрөөтэй байгаа. Онороо шүү. Цомнууд нэг 81 85 теор багтаруулсан. Одоо тэгээд дундуур нар жижиг баг байгаа шүү дээ. Одоо 90 он төрүүлсэн. Бүх төрүүлсэн онууд нь байна. За хамгийн сүүлд 2010 байна, 15, 17, 19 10-аас 15 оны орнд 2 жил одоо 2-3 жил дундуур нэг юу төрүүлсэн бэ гэхээр Дортмунд клуб тэр үнэхээр супер байсан. Одоо нэг хэний одоо тоглож байгаа шүү дээ. Польшийн алдарт тоглолт Левандовски байсан. Левандовски ч нөө Боруссия Дортмунд байсан юм нөхгүй. Энэ цом чи юуны цом гэдэг юм да? За энэ 2014 Покол энэ одоо ДФ-г одоо бүнд Германы дотоодын лигийн цом гэдэг тусдаа тийм бас тэмцээн байдаг байхгүй хасагдаа явдаг. Одоо тойргоор тоглолтоггүй тийм цом шууд тасалтай байд юм тий. 32-оос авахгүй хасагдаа явсан. Энэ нэр гоё цом шиг цом байна шүү. Бидүү үлдний шигтгээ мэггээд одоо энэ мэдээ нэгэн болчихэр энэ Левандовски Польшийн одоо Барс Испани алдарт Барселона клубт тоглож байгаа. За мэрэгэн бууч болсон. Мэрэгэн буучны ийм цом өгдөг байхгүй одоо энэ Японы зурагтай. Японы зураг. За одоо лигт хамгийн олон гол оруулсан тоглогч гэсэн үг байхгүй. Тийм. Энэ хэн бэ? Роберт Левандовски. Дахиад болсон биш үү? Тийм. Зөндөө болсон. Энд ч голын машин шүү дээ. амар юм байна ч голын машин. За энд байна. Энд ч байна. Польшийн тамирчин ийм сайн байж дээ. Польш улс ягаад ихе ургардаг баг. Одоо нэг л төгрөж байгаа байхгүй нэгсэндээ. Оо жигд биш юм тий. Тий. Багийн тоглолтоор тийм юм байна да. Ширээ болчихсон. За энэ бол Европа лигийн цом гэж байдаг. UEFA-гийн одоо Champions League-ийн дараагийнх баггүй юу? Champions League-ийн одоо номер 2 гэсэн үг. Ранкаараа одоо 2-т ордог цомыг хүртэж ирсэн. Champions League, Copa de Club Champions Europeans. За 2001 онд төрүүлсэн. За 2001 онд эдгээр чинь юу дөрөвт төрөөгөө хүртэж байна. Энэ бол дөрөвт төрөг. За энэ одоо 74 онд 75 76 онд 3 жил дараас нь төрүүлсэн. Тий одоо хэтрик гэсэн баггүй юу? Хэтрик. Энэ хэтрик гэсэн нэртэй сая хамгийн сүүл Энэ 76 оны дэлбэн жигч арай том юм шүү. Хамгийн сүүлийн хэтрикийг Реал Мадрид 15 16 17 онд авсан. 16 17 18 онд авсан байгаа. Энэ хараа тоглогчдын юу шүү дээ. Зургийн. За. Үе үеийн тоглогчдын зураг юм да. Тэгээ Алла шпил Алла цайт гэсэн одоо бүх тоглогч цаг үеийн тоглогч гэсэн үг одоо. Гэхдээ бас бүгд биш супер тоглогчд нь 80 2000 үндсэндээ 40 жилийн турш тоглосон тоглогч нар байна шүү дээ. За дасгалжуулагч нар энэ байна. Коучс нар байна шүү дээ. За эдний дасгалжуулагчдаас ч хамгийн сүүл сая байж байгаа бас энэ л байна да. Одоо энэ Бэлэг залуу шүү дээ. За энэ Пеп Гвардиолаас 13-аас 16 онд биш 3 жил дараалан Бүнслиг төрүүлэгчэд явсан. За тэрний дараагаар Карло Анчелотти Итали дасгалжуулагчид бас 1 жил төрүүлэгчэд явсан. Вилли Сагнол. За эдгээр бол дан дээр үеийн дасгалжуулагч нь бидний одоо үе Би одоо хэдрийг л мэдээд байна. За бараг Хурцаа тэр хамгийн дээр үеийнх хамгийн сүүлийн дасгалжуулагч энэ байна. энэ ч нөө ширүүн сахалт гэдэг алдартай дасгалжуулагч байна шүү дээ. Лагсаа дээр. Томас Түүчил гэнэ. Түүхэн. За. За одоо та нарын хамгийн аягүй сайн таньдаг тоглогчид энэ байна. Шави Алонзо, Испани. За одоо энэ бол яг 90 үеийн зурнууд байна. Шави Алонзо байна. Энэ Хамис Родригес ч бас ирсэн байсан. Джеймс Родригес. Горетси одоо Манай Солонгосын тамирчин байна шүү дээ. Харж байна уу? байгаа шүү. Минжай Ким гэнэ. Минжан Ким гэдэг. За. Оо. Би түрүүнээс хэдрик гэсэн нэг жил клуб маш ховор. За үнэхээр ховор. 6 руу авсан. 1 жил давна гэсэн үг. За энэ болохоор Бундслигийн авраг. Одоо лигийн авраг. За энэ нөгөө ДФБ Покол гэдэг түрүүнд яриадсан шүү дээ. Лигийн дотоодын лиг. За алдарт энэ үнэхээр том богоц. Улам томроод байна дэлгэн жигч чинь. Тэр 74 оноос жижиг мэс дээ. Одоо энэ хараа ийм том болсон. Нүсэр том. За энэ цомыг хүртсэн. За дараа энэ одоо ингэдэг
Аврагуудын лиг төрүүлэн Европын цомд төрүүлсэн багууд хоорондоо одоо энэ цомны төлөө тоглох ганцхан тоглолт хийдэг 8 сард. Энэ 8 сард болсон энэ тоглолтод энэ Севиля клубыг 2-1 харьцаагаар харьцсан. Севиля ч Испани клуб одоо бас нэг Европа лигийн түүхэн баг багхгүй хамгийн олон төрүүлж байгаа бас. Атлетико Мадридтэй хамтаа. За энэ мэдээж бас супер цом гэж байдаг. Энэ тийм одоо Бундслиг Германы супер цом гэдэг эхний дөрөвт орсон байр нь ингээд ишээ хийгээд тэгээд зөрж тоглоо шигшээдээ гараа тоглолдог. За энэ дээр 3-2 харьцаатайгаар Боруссия Дортмунд бас л Дортмундыг хоцсон. Энэ бол мэдээж нэг клубүүдийн авраг шалгаруулах тэмцээн ингээ Японд болдог. Жилийн жил Японд болдог тэмцээн. За тэгээд энд төрүүлээд ингээ нэг жил ингээ 6 цом хүрчихэж байгаа байхгүй. Клубын дээд амжилт шүү дээ. Энэс цаашаа 7 цом гэж байхгүй. Энэ цомыг Барса нэг хүртсэн байгаа 2009 онд. Барселона одоо Пеп Гвардиолагийн удирдлаганд ор үнэхээр амар авсан тэр нэг үе байгаа. Алдарт шүү дээ. Тийм. Ювентус бас байгаа. Ювентус бас 6 удаа хүрчихсэн. Тэгээд алдарт Лионел Месси, одоо Андрес Инеста, Шави Мота Барса байсан байхгүй. За энэ бол 2013 онд Champions League төрүүлсэн 4 цом хүртсэн жил нь Баяр Мюнхний. За би ганц л энэ тоглолтыг онцлоё гэж бодож байна. Энэ аврагуудын лиг цом шивгийн дөрөвт алдарт Испани Барселона клубын эсрэг тоглож 2 тоглолтын нэмэр 7 тэгээр бод нэргэж шигшээ тоглолтод 2-1 харьцаатайгаар Боруссия Дортмунд клубыг хожиж хүртсэн юу нэгаа одоо цом нэгаа. За тухайн үед бол тэр жилийн үнэхээр супер байсан үн Томас Мюллер байсан, Фрэнк Рибери байсан, Арен Робин байсан, урдталтаа тим 3 товтлогчтой байсан. За тэгээд Филипп Лам байсан, манай Австрийн тоглогч Давид Алаба байсан. За хаалгач нь мэдээж хэн байх вэ? Алдарт Мануэл Нойер байсан. За одоо тэр бүрэлдэхүүнтэйгээр одоо нэг хэсэг одоо 10 жил ноёрхсон Барса клуб ба штэ. Лионел Месси, Андрес Инеста, Шави, бусад Испани бүх шилдэг тоглогчтой багийг болгож авч энэ цомыг хүртэж байсан. Тэр жил. За бас супер цомыг хүртэжсэн. За энэ супер цомыг бас 2013 онд тэр жилдээ төрүүлээд 8 сард авсан. Энийг болохоор 12 сард авдаг одоо клубүүдийн авраг. За энд 5 цом хүртсэн байна. Яг л одоо супер цомдоо хожигдсон. Энэ бол лигийн покалыг авсан. Бундслиг төрүүлсэн. Германы супер цом гэж байдаг. Тэрийг харин тэр жил хүртээгүй. Тэгээд 5 цомтой. Тэнд болохоор одоо харж байна. Одоо 6 цомыг нэг дор хүртсэн. Одоо нүсэг том амжилтны энд явж байгаа. За энэ бол ийм өчтэй юм шүү дээ. Энэ бол ерөөсөө Байерн Мюнхен клубын Hall of Fame буюу алдрын танхим юм байна. Ерөөсөө энэ Холливуудын алдрын танхим гэдэг шиг энэ Hall of Fame байгаа байхгүй юу? Газар дээр 5 хушуун дээр нэрийг сэлчихсэн. Энэ одоо энэ Байерн Мюнхен клубын үе үеийн мундагуудтай үе үеийн одоо мундаг тоглогч нар хүндтэй эрхмүүдийг энд ерөөсөө мөнхөлсөн ийм алдрын танхим юм байна шүү дээ. Одоо зарим 500 нэргүй байгаа. Одоо ирээдүйд бичигдэх нэрнүүд гэсэн үг байхгүй юу? Хоосон байна гэдэг чинь. За одоо ирээдүйд үнэхээр Байерн Мюнхнийг аврагуудын лиг, Champions League төрүүлгэж, Бундслиг одоо мэрэгэн бууч болж үнэхээр хэдэн жил дараалан тасралтгүй өндөр формтой тоглосон тоглогчдод одоо нэр мичнэ л дээ. Одоо дор хаяад 10 жилийн амжилтыг харж иж байна. Энэ бол мэдээж нэг 2 жил их биш. Энэ хараад алдарт Филипп Ламын юу вэ шүү дээ? Филипп Ламын түүхэн үү шүү дээ. Нүг карьертаа, хөлбөмбөгийн карьертаа нэг ч улаан карт авч байгаагүй тэм түүхтэй.
цэвэрхнээс гадна маш соёлтой тоглодог тоглогч. Соёлтой тоглолт. Тийм. Дэргээр бас жоо алдартай. За фанатууд энэ бөмбөр шүү дээ алдартай нүддэг. Цэнгэлт хөрөөлөг үнсээ дөргөл нүддэг, нүргэлүүлдэг. За тэгээд оролтууд байна. Энэ оролт бол үеийн үед хөл өмгийн бас үнэхээр том бэлэг тэмдэг болсон шүү дээ. Оролт. Баярны оролт манай гэрт байгаа. Би энд ер нь альва цэнгэлтэгт орж тоглолт үзэх юм бол тухайн цэнгэлтгийнхаа оролтын жерсид нь авчдаг. Одоо надад зөндөө жерси зөндөө нуудаага дараа би гоё харуулнаа та бүхэндээ тэгээд. За харж байна үн бэлэгдэл байгаа эргчлээний хөшөөн дээр байж хувцас энэ. За энэ бол мэдээж одоо юу гэх Баяр Мюнхен фэн клуб Рол Вагрел 93 гэж байна. За энэ Баярны алдартай нэг юу байсан бэ? Фанат байсан. Тийм, хөгжим бэрхшээл фанат байсан. Тэрнийх нь үнэхээр дурсгал. Одоо фанатуудын дэлгүүрт ороод ирлээ. Энэ ч үнэхээр гоё юм аа. Энэ багийн жерси өмсгөлөө те гутал бөмбөг ерөөсө бүх юм байна. Эдүүлээ бас яв сонирхцгой те. За ямар ч нэг дэлгүүрлөө ороод ирлээ. Музейг нүдсэн гоё юм байна. Үнэхээр олон цум авчээ. Баяр мөнх бас домогтой хөл бөмбөгийн баг уу шүү. Одоо энэ өмсгөлгээд энэ өсвөр үеийн хүүхдүүд нь амар орж ирд юм байна уу. Сургууль руу орж иж байгаа юм шиг орж ирд шүү дээ. Франц уу? Тийм байна. Оо тийм үү. Аяллаар орж иж байгаа юм аа. Тийм байна. Дарт сүртлөө нэ. Хүүтэй нэг гоё жерси малгай ороод өдрөө авъя да. Би одоо яг үнэндээ нөгөө хөл өмбөг мэдхгүй. Гэхдээ яг хуу энэ хөл өмбөгийн нөгөө энэ ареныг нь ороод үтсэн үнэхээр бас гоё юм байна уу. Гэхдээ яг үнэндээ би хөл өмбөг мэдхгүй. Гэхдээ яг энэ нөгөө хүмүүсийн энэ германчуудын бүтээсэн юуг нь хөл өмбөгийн юуг нь үтсэн чинь бас сэтгэл хөдлөж байна тоглолтын үзэгч гэсэн. Янзын юм а тий. Янзын юм а. Одоо аав нь хөл бөмбөг үздэг бол хүүхэд нь хөл бөмбөг үзээд хүүхэд нь хөл бөмбөг үздэг. Тэрний хүүхэд нь хөл бөмбөг үзээд ингээд бүр орцсон хүмүүсэд энэ хөл бөмбөг өвчлсөн орцсон. Яалчгүй Европ тийм биш хөл бөмбөг. Хөл бөмбөг мэдэхгүй манус бол бас тийм ойлгохгүй гэхэд ингээд байсан чи ер нь тийм байна. Ингээд өчтөр хахад 2 3 жоо хүүхдэд дагуулад хөл бөмбөг бүр хаа байсан. Польшоос ирж үзэж шít хүмүүс нэг. Чех, Польш, янз янзын орноос ирж үзсэн. Өөр юм чинь дэмждэг багтаа. Тэгээд чи бас Польшийн тоглогч сайн байсан юм биш үү энд чинь. Тэгээд тэрийг дагаад нөгөө тэр орны хүмүүс нь бас энэ багийг шүтээд бас эн чинь ирээд оролтын аваад ингээд клубыг үзээд энэ тоглолтын үзээд бас эн чинь асар том бизнес яваад байна. Дагаад хизээч шатахгүй бизнес чинь хөл бөмбөг байна ер нь. Амар. Хилээдийн борлуулалт амар. Оролт малгааны борлуулалт амар. Болдгсон бол Монголда нэг ийм сайхан счон барьчмаар л юм. Германы Бундслигийн 34 удаагийн аварга Баварын Мюнхен Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За ингээд бид Австрийн Линз хотод Омбогийн гэрийн гадаа ирж байна. За манай Омбоч одоо их нэртэй цэцэг энэ төр авцсан. За одоо орох гэж байна да. Тий. Хол яваад цэцэг өрөөд орсон шүү дээ. За манай Омбогийн болохоор Линзийн энэ хар өнгийн байшинд амьдардаг байгаа. Black House. За ер нь бол манай нэвтрүүлэгч нэг айл байлаар ороод идэх байгаа. Гэхдээ одоо Омбогинд одоо найзындаа орох гээд ингээ бид ирж байна. Яа. Насакатар ороо. 20 хоног яваад ирлээ тий. Тэглээ шүү. Одоо Балканы хогийг дуусгаад. Их лебио. Хоёуг гоостэй. Их лебеди. Насака. Чамдэрний нас гарах гэ одоо түгчээ
Үзэгслэнт минь чамайг минь шивдэхгээ саран мандчээ үзэгслэнт минь халуун шивнэг минь сонсохгээ салих намдчээ хан хайрыг минь гоёхгээ цэцгэс дэлгэрчээ Бүхэх сүдэлгүй бэкке тэнгэр цэлэмчээ үзэгслэнт минь Baby the хартаг минь бодхон миччээ 20 тоног яваад ирлээ. Цаасаа хийж орцоор буцаад идэх. За суу. Ишээ. Монгол улсын маань төрийн далбаа. За манай гэр тавтай морил сайхан хооллын сэтэд шиг Монгол хоол идэв үү? Утсан байх шүү. Тийм сайхан гоё хоол идэх. За энэ танах австрийн линзийн юу гэдэг дүүр вэ? Энэ багзаалын дөрөг. Багзаалын дүүр. Манай хажуудыг багзаал гэдэг. Багзаалтай ойрхон. Эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдарч байна. Санчд үнэрч шүү дээ. Өнөөдөр хоол хөрөлтэй шүл, чансан мах. Бууз ус байгаа юм биш. За дараагийн хоол бууз гарсан байна. Чансан мах, хөрөлтэй шүл. За. Хөрөлтэй шүл, хөмөлтэй хөрөлтэй шүл аа. Орн хүмүүл нь юу нэх? Орногоор их. Орногоор их. Ингээд омбогын ихнэр Нансакад баярлалаа сайхан хоол идлээ. Сайхан хоол идэж байна. Би ясвал машин дэвж байгаа Нансака игдибэдик ашигт идэж шахаад. Сайхан. За. Явж байгаа гэж өрөөгөө энэ сайхан хатар сүгээ байна. За баярлалаа. Монголчуудаа маш олон гоё сайн сайхан үзүүлдэг. Үзүүлээд тий. Одоо их шинэ Сайхан сайхан үзүүлж дамнууд байгаа. сайхан. Ба. Миний нэг сайхан гэж. Энэ сайхан гарч байгаа морж илтэй. Тэгээд сайхан давхад өгнө эцтэй танах. Ерөөс хавцаа болшгүй. Манай хүн чинь зүгээр одоо гэрээр нэг дайрч надад таснаас хойш л бэлдсэн. Ингээд болчихсон. За. Найзуудын аяллыг олон их гоё үзүүлээрэй гэдэг манай нэг хэлж чинь. Өөрөө дадаа биелүүлсэ гэж. За тэгээд одоо удахгүй цагаан сар болох гэж байна. Энэ сайхан бэлэгдэн бэрэлтэй өдөр Омбогийн доорж ирээд бид нэр Балканы хойгийн бүх улсуудаар Омбот үзүүг аяллаа. Тэгээд энэ оюун батын да тий сайхан хоол идээд бид нэр сайхан саатаад одоо тэгээд Монгол хүн одоо зочноо сайхан дайлдаг ёсоор тий биднийг сайхан дайлаад ингээд сайхан хүлээж авч байгаад баярлалаа. За тэгээд танаа гэрүүлд одоо өшөө илүү сайхан тий энээс илүү сайхан одоо аз жаргал эрүүлийн их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За тэгээд аян зам үлзийтэй голтгоо. Энэ 30 жил дарсан виног гинэ одоо Молдови алдартай виног. Тэгээ энийг өдөр нэг яваад энийг юу гэж хэлж авсан бэ гэхээр үсгээс тавал охин хөхтэй. Тэгээд тавла охиныхоо хорим дээр задлыгээд тавла нэг явсан байна. Хизээ ингээд хорим болно гэд. Тэгээ нэг харин авсан байхгүй. Тэгээд хиний хоримны хизээ төрүүлж болох юм бэ? Хорим дээр нь Стак баярлалаа. 1986 оны вино. тий тэгээд Ana бүх юм таван сар. Ямар сайхан за баярлалаа. 40 жил дарсан виноч самт номдоо үт юм дээ тий. тий тэгээд бид чинь тавла октоудтай гэдэг айгүй гоё бэлгшиж авсан тий. Энэ 2-3 мянган евро гэдэг юм байна. Тэнд гэдэг мүзэн өцгөр хахаад юм. За. За тэгээд Омбо Нансаа хоёр маань биднийг Австрийн Хопбрау гэдэг юм пивэр дайлж байгаа юм байна. Нутгийн пив байна.
За хөл өмгийн Real фанат үнэхээр фэйсбүүк дуртай бас нэг багийн тэжгээр дэмждэг Real Madrid. Гэхдээ хөл өмг үзэхэд бол бүх жирсүүдийг авдаг байгаа. За энэ бол нодлонгийн 2024 оны Европын аваргын Германы шишээгийн хувцас Тони Кросс. Энэ шинэ өмсгөл нөхгүй 2024 он. За энийг өмсөж нодлон Германы шишээ аваргыг дэмжлээ. За энэ бол ален заринад очиж тоглолт үзэхдээ Harry Kane хувцсыг өмсөж жирсийг авсан. Энэ Чингэлтэд очих болгонд өмсөж юу яадаг. За энэ бол 2022 оны дэлхийн аваргаар Английн шигшээ багийг дэмжиж энэ бас авсаа. Одоо энэ бас гоё шүү дээ. Английн шигшээ багийн өмсгөл аягүй 7 номертой. Дэвид Бекхэм 7 номер өмсдөг байсан. Тэгээд энэ Английн шигшээ багийн өмсгөл байна. За энэ бол энэ ч яг Монголоос ирсэн саксных байна. Энэ болохоор манай Red Bull Salzburg клубын Аврагын лиг тоглосон жил нь ирж энэ Ливерпул баг ирж тоглосон үдний очиж авсан Salzburg өмсгөл байна. Red Bull Австрих уу? Тий Австрих. Ливерпул Champions League Ливерпул дээр нэг хэсэгт ороод ирж тоглосон баггүй. Тэгээ би энийг авчихсан. Энэ мэдээж Champions League-ийн тоглолтын дээр энэ оролтыг авдаг. Энэ Champions League-ийн эмблем аль багийнх юм чи? Salzburg. Salzburg. За энэ мэдээж миний дэмждэг Real Madrid. Real Madrid өөрөө мөрөө юу юм бэ? Тийм шүү дээ. Hala Madrid. За энэ бол Bayern München. Бас би тэр жил очихдаа авч ирсэн. Иймэрхүү. Хөлбөмбөг үзэх болгондоо шинэ жерси оролтуудыг авдаг. Тэгээ дараа нь одоо дахиад зөндөө цэгдэхэд ороход зөндөө бүгдээр нь жерси оролтуудыг авч байгаа үзүүлнэ. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. За Германы Штутгарт гэдэг хотод Mercedes-Benz музей дээр ирсэн мэн одоо бензний музейг үзье да. Машин торхоотоос одоо. За бид Mercedes-Benz-ийн музейг үзэх гээд тикет авах гэж байна. За тикет аваад дотгошоо орно. За урд нь бас ирж исэн нэг үзэх юм бол маш их байгаа. Нэг амарч нэг хурдан үзэхэд нэг цаг үзэх баха. Маш олон автомашинууд байгаа шүү дээ энэ дотор. Замбраагүй байна уу? Замбраагүй амар том шүү дээ. За урд өншөөрөл орж ин хало. 16 евро байт юм шүү манайхаа. Гайгүй мэн нэг үзээрэй. Нэг хүний 16 евро. Дээд мөвтнийг хазааж мазааж зогсоод байна уу юу? За одоо Mercedes-Benz-ийн ертөнцөөр аялцгаая. Дээрээсээ доош явдаг. Морины дуу гарч шүү дээ. Морины дуу. Хорс заавч. За мориноос эхэлж юм да. За Mercedes-Benz хамгийн анхны загвар. Mercedes цагаамаар. Одоо нөгөө духан дээр нь Mercedes-ийн эмблем байгаа. Автомашин үүсгээс өмнөх хүн төрөлхтний эдэл чиргэлж исэн хамгийн анхны тээврийн хэрэгсэл морь. За энэ хараа хамгийн анхны машин. За тэгээд Mercedes-Benz гэх энэ агуу тэ автомашины музейд одоо Штутгарт хотноо бид нэр хүрэлцэн ирээд байна. За яг энэ музей хажуудалд бас маш том Mercedes-Benz-ийн шоурум мөн одоо Mercedes-Benz-ийн автомашины үйлдвэр нь байдаг. За энд бол харагдаж байгаа гурван хүн болвол Mercedes-Benz мэдээж Карл Бенц хамгийн анх 1886 онд хамгийн анхны бензин хөдөлгөөртэй автомашиныг одоо дэлхийн нийтэд ингээд танилцуулсан ийм түүхтэй. За мөн Gottlieb Daimler бас одоо Карл Бенцтэй адилхан юм бензин хөдөлгөөртэй мотор одоо олон нийтэд танилцуулсан. За мөн Wilhelm Maybach гэдэг хүн бас одоо тийм бензин хөдөлгөөртэй мотор танилцуулсан байна. За тэгээд эдгээр ерөнхийдөө тусдаа ингээд зах зээл дээр ингэж өрсөлдөж явж бод 1926 онд ер нь албан ёсоор эдгээр чинь нийлсэн юм байлээ. Тэгээд Mercedes-Benz гэдэг нэрийг бол 1901 онд өгсөн юм байна шүү дээ. 1901 онд бол Карл Бенцийн автомашины худалдаалдаг нэг юм бизнесмен хүн өөрийнхөө охины нэрийг оруулаад хамгийн анхны Mercedes гэдэг автомашин гарч ирсэн юм байна. Ер нь бол дэлхийд даяар одоо хамгийн их борлуулалттай жилдээ 150 тэрбум орчим долларын автомашин борлуулалт юм байна шүү дээ. За орчин үед бол одоо E-класс, G-класс, S-класс
Maybach гэдэг төрлүүдтэй 150 тэрбум $. Борлуулалт нь бол Daimler Truck-ыг оролцуулахгүйгээр тийм борлуулалттай байгаа юм байна. За ер нь тэгээд одоогийн Mercedes-Benz-ийн компани эзэмшигч нь бол дэлхийн одоо тий нээлттэй компани байна. Дэлхийн нийтийн хөрөнгө оруулагчдын дундын компани байна шүү дээ. Ер нь хятадын одоо хөрөнгө оруулагчид хамгийн их хувьтай буюу 9-10% эзэмшдэг юм байна. Тэгээд бусад улсын хувьцаа эзэмшигчнэр ингээд хөрөнгөний зах зээл дээр ингээд ер нь Mercedes-Benz-ийн хувьцаа бол тархамал байдалтай байгаа юм байна. Та бүхнийгээ үе үеийн Mercedes-Benz-ийн автомашинуудыг одоо тий та бүхэндээ танилцуулъя. За энэ бол нөгөө нэг хамгийн анхны 1886 онд Карл Бензин дэлхийн нийтэд танилцуулсан анхны бензин хөдөлгүүртэй анхны автомашин дэлхийн ерөөсөө 1886 оны анхны загвар. Энэ музей бол яг энэ загвараас эхэлж байгаа. Хамгийн анхны машин учраас. Ийм хоёр загвар гаргасан байна. Хоёр загвар гаргасан байна 1886 онд. Тэн чиг сонирхолтой түүхтэй л дээ. Моторыг нь бас мотор гэдэг хүн зохион бүтээсэн. Тэгээ энэ ингэж шүү дээ 10 жилийн хүүхдүүд ингээд багштайгаа явж энийг үзэж байна. Тэгээд яаж герман чинь тэр чигээрээ машинаар явж исэн орн болохоор яалтчгүй тэр уус үндэстэн чинь манайх агуугаа Mercedes-Benz үйлдвэртэй ийм үйлдвэртэйгээд багаас нь хүүхдүүдэд үзүүлж байгаа Бүх юм танилцуулж шүү дээ. Бараг тэр юун дээр цаг гаруй танилцуулж шүү ингээд зогсооцсон. Хичээл орж нэ. Бараг түүх хичээл ороод байгаа юм шүү. Германы. Daimler-ийн бас анх хийсэн нөгөө мотор цай биш хамгийн анхны. Яа, энэ явж штэ надаа. Яг энэ шүү дээ. Daimler ч бас том юм биш үү те? Тийм ээ, Daimler ч амар юм байна. Daimler ч. Гэтэ Daimler нэг дурдаг түс Benz дээр. Mercedes-Benz, Maybach хоёр нь те. 89 онд үйлдвэрсэн машин байна. 1889 шүү дээ. 1889 юу вэ энэ үед ч одоо. Энэ үед машин унж ихэр амар байгаа шүү. Тэн чин дэлхийн хамгийн анхны машин гэхээс амар байгаа. За ингээд машинууд түүх энэ одоо юу юм бэ? 1890. Наа чи юу шүү дээ? Нийтийн тээвэр юм шүү. Нийтийн тээвэр ингэ суудаг гэсэн юм шүү. Тий. Хоёр талд нь суугаад. Хоёр тийш хар суугаад. Одоо манайхаар бол тарамбаа юм да. Бараг тий. Эднийхаар бол тарамбааны үүсэл ингэж үүсчихсэн юм байна. Энэ баг анхны вагон шиг юм шүү. Вагон шиг юм тий. Вагон шиг машин. 1892 яг ингээ он оноор ингээ явж байгаа юм. Эдгээр чинь нөө жил болгон шинийг бүтээгээд исэн юм шүү дээ. Жил болгон л нэг шинэ юм гаргаж ирээ те. Сайн вагон шиг юм байна да. Тарамбааны юм. Энэ тэгэхээр нийт эзэмсэн тарамбаа. Энэ үү? Хоног чирээ дүүсэн хаал та. А тийм ээ, тийм байна. А энэ юу зүтгүүр нь шүү дээ. Зүтгүүр нь байна, тийм байна. За, тэгээд 1893 одоо Benz Victoria гэх тансаг зэрэглэлийн автомашин. 2 үний суудалтай. Яа. Benz Victoria. Цагт 18 км хурдтай юм байна. Оо. Хөөрхөн байна тэр үедээ. Цагт 18 км. За энэ бол одоо жишээлбэл 30 км болчихж байгаа. 2 жилийн дараа. 1898 сайжраад яваад байгаа байхгүй юу? 2 үний суудалтай. G-класс чи анхны хөлбөр юм уу? G-класс. Анхны G-класс чи гинжтэй байсан биз дээ. Гинжээр иргэдэг байсан. За 1896 оны загвар. 18 км/цагийн хурдтай 2 үний суудалтай. За бас л тансаг зэрэглэлийн машин байна да. Daimler-ийн хонь. Daimler Motoren гэдэг ийм компани байсан биз дээ. Тэгээд Maybach ч бас нэг тустай. Тэнгүүд Карл Бенц ч бас нэг тустай. Ингэж байж байгаа тэр чинь сүүлдээ нэгдсэн юм байлаа. За энэ бол 12 км/цагийн хурдтай. Энэ болохоор ачааны машин байна. Тийм. Ингээд хөдөлгөөрөө юм ашиглаж гэж шүү дээ. Тэгэхээр хүмүүс бодож байгаа. Сүүлдээ юм зөөдөг болсон. Тарамбаа марамбаа вагон тий. За энэ бол хамгийн хурдлж исэн машин биш тэр үед 35 км/цагийн хурдтай. Оо амар хурдтай. Тийм энэ 35 км. Тэгсэн хэрнээсээ дугуй нь болохоор нөгөө ийм юу дугуйтай. Хамер энэ хамерын дугуйтай. Хийгүү гэсэн. За одоо Mercedes-Benz-ийн одоо жинхэнэ тансаг болж исэн үеийг ингээд эхэлж штэ тий. За одоо нэг дээр үеийн 30-40 оны гой кинонууд дээр гардаг штэ тий. Гайхалтай маа. Энэ бүр ингээд дээврээс өгдөг одооны хор бол кабрио загварын машинууд байна штэ. Энэ минут ямар амар юм бэ? Нонтаа байна. Тэгээд 3 запас дугуйгаа ардаа ингээд тавьчихдаг байсан байна. Энэ бол одоогийнхоор одоо G класс юм да тий. Одоо анхных нь
G класс эдрийн загварууд байна. Гэхдээ бас их том байсан биш үү те хэмжээ. Гэхдээ бас үнэхээр тансаг харагдаж байна. Супер юм аа. Тэр суудлынх нь арьс марьс нь өстэй янз юм байгаа. За энэ цэнхэр өнгийн Jeep маань цагт 75 км/цагийн урд идэх чинь маш өндөр урд биш үү? Тэр дээр үед ингэж өндөр урдыг анх машин дээр гаргаж ирсэн байна. Өөх энэ нараа цагт 95 км/цагийн урдтай. Энд чинь бүр юу вэ? Жинхэнэ хурдны нөө одоо Maybach эдэр нь шүү дээ. Ерөөсөө одооныхоор суналцсан шүү дээ амар идэв тий. За ингээд цагт 60 км/цагийн урдтай Mercedes Coupe. За энэ хоёр хүн суудаг машин байна шүү. Энэ тэгээд аюул сони заримынх нь дугуйных нь обууд мотор хийсэн байх юм. Цагт 80 км хурдтай явд юм байна. Энд тэр хардаа дандаа буруу үрэлттэй байсан юм биш үү? Тэгээд дараа нь зөв үрэлтээр шилжсэн юм байна л да. Тэр хоёр давхар ном байсан ч одоо нэг талтаа номтой болоод ирж шүү ийшээгээ завар нь өөрчлөгдөж байна. Бид одоо Карл Бензин музейхийн нийтийн тээврийн яг үүсч хэлжсэн хэсэгт нь орж ирж байна. Тэгээ эндээс одоо нөгөө жинхэнэ одоо нөгөө хүмүүс дүүцлэх бэлэн болж ирсэн загварууд байна. Эдгээр дандаа нэг классик бензин гой модельүүд байна. За нөгөө нэг намрын 17 учрал гэдэг нэг Оросын нэг гой сэр кинонууд байдаг шүү дээ. Тэн дээр гардаг жинхэнэ бензин лаглаг юмнууд байна шүү дээ. 1939 онд үүдэрсэн жинхэнэ купе бенз байгаа шүү дээ. Амар. Жинхэнэ тансаг зэрэглээ. Жинхэнэ Maybach S класс нь энд явж шүү дээ балзараа. Эний ч онол ихийг эзлэх дайндаа гарч ирсэн. Биш. Тэгээ нөгөө фом стюбн бүрээр ямар юм бэ гэдэг тэгэл энэний ард морилж яана зү тий. Яа энэ үстэй. Өдөртөө амар шиг байна. 49 онд ийм унж ирсэн гэр бас. Амар. Тансаг амар. Тансаг. Энэ дөрөөсөө тийм л шүү дээ. Ерөөсөө S Maybach-ын л ихний загвар. Энэ болохоор 126 км цагт. Одооны машинуудаас нэг дутх юм алга шүү. Тохиоргүй шүү. Энэ ингээд одоо ингээд тэнд байгаа классик машинуудыг бодвол нэг юм чамийн юм нэх айхтар чамийн юм байхгүйс амар зөв харагдаж байгаа зү. Тий. Одоо хар нөө классик өнгөнд амар яваад байна тий. Германы нөө SS-ийн Gestapo-ийн офицерууд ч одоо энийг унаа явж ирсэн байх нэ. Загвар нь алаад байна шүү дээ ер нь л. Эмблем нь энэ ч биш тий. Урдаа босоо хойдоо Mercedes Benz гэж байгаа шүү дээ. Тэнгэрт газар усанд ч. Газар усанд ч. Бидэд ингээд Европ орнуудаар ингээд явж байгаа нөө дэлхийн хотуудын нэг хоёр давхар автобусаар ингээд үзээд байдаг дулаан автобусаар. За тэрний хамгийн ихний загвар энэ. Нөө City Tour. Энэ ингэж хойдлоос сууж хоёр давхар руугаа гардаг байсан юм. Нара Тоттенхэм, Westminster Abbey. Арбинавс тоо. Явж ирсэн. За одоо эндээс л нөгөө ширэм мэрэм төмөр мөмрөө авууд болж ирж шүү. Victoria Station одоо буудлууд нь шүү дээ. За энэ цагт 80 км/цагийн хурдтай хурд авах боломжтой. Mercedes-үүд ч анх ер нь ийм одоогоор нөө буруу хүрдтэй ийм хийж исэн байх шүү дээ. Тэгээ дандаа ийм доотлолт байгаа машинууд бол тийм байна. Юм ганга юм хийдэг байсан олсооч үү те. Ингээд хүмүүний юм те. Frank Sinatra шүү. Мм шүү. Sinatra шүү. 1969 онд үүдэрсэн Mercedes-Benz ELO 1112 Omnibus гэдэг нэртэй босс банд тест ганга юм үүдэрч байна. Одоо нөө Мексикчүүд ч одоо нэг ингээд автобусаа ингээд 90 алдаг болгоо будаад гангарч ундаг ш. Яг бараг тэрний анхдагч юм биш үү те. За ачааны машины хэсэгт ороод ирлээ. За 1936 онд үйлдвэрлэсэн анхны шуудангийн машин Mercedes-Benz дизель хөдөлгөөртэй. За тэгээ Mercedes-Benz бол Stuttgart хот бол Mercedes-Benz-ийн хот. За бид нар сая Мюнхен BMW-гийн Мюнхнээс тавхныг аялуулсан байгаа. За ер нь бол дэлхийд даяар жилдээ 2 сая ширхэг суудлын автомашин худалдаалдаг юм байна. Түрүү нөө бид нар ярьж 150 тэрбум евро орчмын те машин зардаг гэж хэлсэн. За энэ бол Австрийн пост шүү дээ. Österreichsche Post. Österreichsche гэдэг чинь одоо Баян Австри гэсэн утгатай үг гэж байгаа шүү дээ. Баян Австрийн шуудан гэсэн нэртэй ийм шуудангийн машин.
Тэр үед шууд ингээ овөр хэмжээ их том байсан баг л та. За энэ ёстой анхны тансаглалын машин байна да. Нара тансаг зэрэглэлийн автомашины зөөдөг машинтай цуг хийцэн юм шүү дээ. Тийм биш шүү дээ. Ачи явчихдаг. Ачи явчихдаг. За 1955 оных. Вау, тийм биш дээ. 170 хүртэлжсэн биш үү? 170 км/цагийн урттай. Анхны одоо уралдааны машин байна да. За Италийн юуг нь тавьчихсан. Багуудынх нь юуг тавьчихсан шүү дээ. Турист Тарго Флоре Сицилийн юу гэж байна. А энэ хараа Испани цом гэж байна. Эйфел рейс Германих гэж байна. Шведийн Гранд При гэж байна. А Шведийн Гранд Прид энэ хараа ингэж ирсэн биз дээ. Энэ машин 1-2 дугаар байранд орж ирсэн байна. Германы Эйфел уралдаа 1-2 4 дугаар байранд орж ирсэн байна. Энэ машины нэг төрөөс амжилтууд нэг юм байна. Италийн Милле Мигла дээр нэг бол 2 дугаар байранд орж ирсэн байна. За төрөөс Үлстрийн одоо тий цомд болохоор 1-2 3 дугаар байранд орж ирсэн байна. Сицилчин Тарго гэдэг юу болж Флориа гэдэг юм тэмцээн болдог гэсэн шүү дээ. 1-2 4 дугаар байранд орж ирсэн байна. Хоос ганга амтан байна. За энэ болохоор 1912 оны 4 цилиндртэй 3000 кг буюу 3 тонны даацтай ийм машин байна. Цагт 25 км/цагийн урттай. 1912 он хэмжээ аргагүй л дээ. Анхны 3 тонн ачааг тээвэрлж исэн юм мотортой ачааны автомашин. За энэ болохоор 1959 оных. За энэ бүр ингээд 1959 он 9 тонны даацтай. Тэгээд 6 цилиндртэй ийм машин байна. За жинхэнэ нөгөө гоёмсог цуглуулгын бензүүдийг чинь зүг давхарлаад ачсан байна да. Жинхэнэ ховрын нөгөө нандин бензүүд чинь байна да. Бенз цуглуулдаг хүмүүсийн жинхэнэ шүтээ машинууд байна да энэгээр. За бид нар дөнгөж одоо тий 3 дахь танхимдал орж ирж байна шүү дээ. Одоо шээ зөндөө байна. 3 4 дахь танхимдал орж ирж байна. За энэ бол 1985 оны загварууд байна. Энэ ачсан байгаа загварууд. Одоо манайхны унжсэн 230 Е байна. Манайхан бол бас мэдж байгаа бах л та. Монголчуудын бас айгүй хундаг байсан өвгөн бенз гэж байсан тий. 230. Тэрний өвгөн бензийн өмнөх үеийнх нь бензүүд байна. Тэгсэн мөртлөө 2 аалдахтай купе тансаг зэрэглэлийн тухайн үедээ гарч ирсэн. Тийм бензүүд байна. Тэр дээр нь бол урт арай лонг те 2 аалгахтай купе бандгаар 230 гэж байсан шүү дээ. Тэрний бас өмнөх загварынх нь 85 оны загварын бензүүд байна. Тэгээ энэс ч хойшоо 90 он гараад яна манай монголч манай ах нар бол жинхэнэ Германаас Польшаас хөлөөр нь энэ бандгар бензүүдийг чинь жинхэнэ зөөдөг байсан. Тэг манай дээд үеийн ах нар бол одоо жинхэнэ мэдж байгаа да өстой. Монгол орныг бол бензээр бас мэдрүүлсэн шүү дээ тий. За энэ бол Mercedes Benz-ийн үеийн эд ангууд байна да. Өрүүлнүүд нүртэл ингээд он оноор ингээд байж байна да. Чамин тансаг юм аа. 1937 онд үйлдвэрлэгдсэн Mercedes-Benz Cabriolet гэдэг машин байна да. 540K гэдэг 8 цилиндртэй 170 хүртэл хурдладаг. Бас л сайхан унаа байж. Яа энэ юу гэрэл мэрэл юу вэ энэ? Чагнаар мэгнаалн зүгээр амар юм байсан юм шүү дээ. Бааг гал. Mercedes-Benz бас 37 онд 770 дандаа Cabrio машинууд байна да. 8 цилиндртэй. Энэ бол 160. Энэ арай хурд юм байна. Энэ арай том болохоор 160 таа байна. 10 км наан цаандлаа. ийм хасаг машин хийжсэн юм шүү дээ. Яг энэ өсрөгөө өгчээсэн байхгүй Германы өсрөгөө өгсөн байхгүй. Өсрөгөө өгжиж ирээд эдгээр чинь дай хийсэн шүү дээ. Хоёр ч энийг хасаг Кабрионуудыг үйлдвэрлэж байгаа 2 жилийн дараа та ерөөсөө дэлхийг эзлэе гэдэг нөхдөд тий дайрсан байж тээ. Йоо энэний хэлбэр амар байгаа шүү дээ. Бүгсэн талын хэлбэр юм дээр. Яагаад байгаа. Абуудууд их гоё болцсон юм биш үү энд. Нөө хигээсүүд нь яг дугуй шиг болсон бас. Дугуй шиг юм нарийнхан хигээстэй. Абуудууд нь. Тэгээ сүүлийн үеийн энэ бензүүдийн яг капотон дээр энэ одоо ерөөсөө их чинигээ од нь хийж ивэл айгуу гоё тий. Тий. Одоо энэ яг нэг тий босон эмблем нь байхгүй болсон. Одоо дандаа капотон дээрээс жоохон онцгой сайн. Гэхдээ энэ миний бас хүмүүс хугалж буглаад байдаг юм аа тий. Бас зовлонтой сууг татчмтаад.
намрын өдрөлдөнд айчлан ирдэ айны шолод дэшлэн олсын дэгор цаштан отлоо широн вара цонхи тошта сэтгэл хөдлөн бодолд дурсан чадраа нэгэн намрыг отлаа нэгэн насыг